За гишүүдийн хангалтгүй эрц идэвхгүй байдал анзаарагдаж, өмнөх парламентод байсан шүүмжлэл шинэ их хуралдаж үргэлжлэв. Үеийн үед байсан алдааг шинэ парламент ичивчгүй өвлөж авсан. Одоо эрцээр сүүл өмшиж байгаа гишүүдийг эргүүлэн татдаг болох асуудлыг ч олон нийт ярьж эхэлсэн. Дөнгөж эхний чуулганы хугацаанд нь нэг гишүүнтэй нь холбоотой дээд шүүхийн шийдвэр гарч одоо эргүүлэн татах процесс хэрхэн явагдах тухай яригдж байна. Бараг анх удаа гишүүдийн гадаа томилолт орон нутгийн томилолтоос 2 дахин давж нэг өдөр 32 гишүүн гадаадад зэрэг томилолттой байсан үзүүлэлт бичигдлээ. Төсөв гацаж гарц хайсан халуун өдрүүд намрын чуулганд үргэлжилсэн. Гэхдээ энэ намрын чуулган төсөвт хэлсэн халамжийн шинжтэй хуулиудын үлдээсэн мөрийг ил гаргаж олон жил гацсан том төслүүдийн түгжээг мулталж чадсан. За намрын чуулган гишүүдийн тоог нэмэгдүүлж сонгуулийг холбог тогтолцоогоор явуулах болсны ач холбогдлыг өөрийн хэмжээнд харуулж чадлаа. Ялангуяа талцал маргаан дагуулсан олон асуудал дээр хөндлөнгийн сонирхол, нийгмийн сүлжээний салхийг дагаж дэрвэлгүй голч байр суурийг илэрхийлж хамгаалсан шинэ гишүүдийн дуу хоолой өнгөрч хэдэн сарын дотор тод байлаа. Олон ургалч үзэл бодлын талбарт хуулийг тал бүрээс нь ягтлан шүүж алдаа маддаг элдв ашиг сонирхол шингээлгүй батлах чадамж байгааг бас харууллаа гэх болно. Баттулга лүндэг тэргүүтээ хуралд оролцдоггүй эрс оролцоо муутай гишүүд. Дээр нь 19 тэрбум төгрөгийн өртөгтэй захим системээ ашиглаж чадахгүй байгаа байдлууд олон нийтээс ихээхэн шүүмжил сонссон. Үүнийг дагуулж парламентын засаглалын нэр хүндийг унах гэсэн олон явуулгад цаашид их хурал ажил хэрэгч байдлаараа хариу барих ёстойгч сануулсан чуулган боллоо. Намрын чуулган 81 өдөр чуулж 52 хууль 57 тогтоол баталсан. Баталсан хууль тогтоолуудыг харвал гүйцэтгэх засаглалаас өргөн мэдүүлсэн хуулиудыг хугацаа алдалгүй баталж өгч байсан нь анзаарагдана. Харин улсын хурал өөртөө хамааралтай гэвэл 2024-өөс 2028 оны стратеги төлөвлөлтөө баталсан. Үүнтэй холбоотойгоор хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулад байна. Хаврын чуулганаар хилцэх энэ өөрчлөлтөөр журмын тоог цөөлөх, журам батлах эрх олгосон зохицуулалтад тавигдах шаардлагыг өндөрсгөх, хуулийн төсөлд хүний эрх чөлөөг хангах чиглэлээр дүгнэлт гаргадаг болох асуудлууд тус харах юм. За шинэ парламент байгуулагдсанаас хойш төсвийн тодтгол, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн хүрээний мэдэгдэл 2025-аас 2026 оны төсвийн төсөөллийг баталж ихэнх хугацаагаа эх оны төсвийг батлахад зориулсан. Алдагдaltaй баталсан төсөвт нь ерөнхийлөгч хориг тавьж, улсын хурал хоригийг хүлээг авч, баталсан төсвийн хуулиудаа хүчингүй болгосноор засгийн газар төсвийн төслөө ахин өргөн барьж улсын хурал эхнээс нь хилэлцсэн гэд намрын чуулганы гол халуун хилцүүлэг төсөв тойрсон яриа байлаа. За энэ хооронд 2025 оны хөгжлийн төлөвлөгөө цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг баталж зарим конвенцэд нэгдэн орох асуудлыг хилэлцсэн. Мөн улсын намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулав. Үүгээр хурлаа зохион байгуулж хөтөлбөрөөч баталж чадахгүй байгаа намуудад 1 жилийн боломж олгосон. Эцэст нь хариуцлага ярихаар хууль хэрэгжүүлмээргүй байна гэдэг намуудад хууль өөрчилж өгдөг. Цаашлбал хэрэгжиж эхэлсэн хуулийн дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулахыг хориглосон заалтыг зөрчсөнгээд ихээхэн шүүмжил өрнөх суурийг улсын хурлаараа гаргаж өгсөн. Шинээр сонгогдсон парламентын гишүүдээс өргөн баригдсан хуулиудыг харвал Баярбаатар гишүүний саналаар дэгэн хуульд өөрчлөлт оруулж хугацааг нь хууль тусгайлан заасан асуудлыг улсын хурлын ээлжид сонгуулийн жилийн хаврын чуулганаар хилцэн шийдвэрлээгүй бол шинээр бүрдсэн улсын хурал хилцэн шийдвэрлэж болох өөрчлөлтийг хийсэн. За энэ зохицуулалтаа үндэслээд эх оны хөгжлийн төлөвлөгөөгөө баталж авсан юм. Харин сайн зориг Батцанбүрэл нар Монгол улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан ч ихээхэн шүүмжил маргаантай тулж төслөө татаж авахд хүрсэн. За ерөнхийдөө одоо ч гишүүдийн өргөн барьсан хууль цөөн байгаа нь нэг талдаа хууль тогтоомжийн тухай хууль заасан хуулийн төсөл боловсруулах ажлын үе шаттай холбоотой. Нөгөө талдаа гишүүд бие дааж болон хамтраад шинэ хуулийн төсөл санаачлах чиглэлд хойрог ажиллаж байгаа нь харагдана. Оны өмнө бүр улсын хурал хилцэх асуудалгүй 7 хонсон. За намрын чуулган юу үлдээв гэд харвал үнэхээр төсөвд хэлсэн хуулиудын баасыг цэвэрлэхгүй бол дараа жилийн төсвүүд гацна гэдгийг ил гаргаж ирлээ. Одоо ихээхэн сорилтыг туулж баталсан төсвийн хилцүүлгийн сургамжаа хавар хилцсэн. Өөрөөр хэлбэл хууль тогтоомж нь батлагдсан ч эх жилийн төсөвт багтаагүй 4.5 их найдын зарлыг яах вэ? Салбарын хуулиуд байгаа халамж урамшуулал татаастай төр хариуцсан гэд бичигдсэн эх жилийн төсвүүдэд
төсөв даахааргүй байгаа урсгал зардлыг тээх заалтуудаа яах вэ гэдгийг эргэж харна. За энэтэй холбоотойгоор их хурл төсөв батлагтаа засгийн газар чиглэл өгсөн. Энд төсвийн зардлыг шууд нэмэгдүүлж, төсвийн тэнцэлд сөргөөр нөлөөлж байгаа хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудыг нэгтгэн судлах. Төсвөөс олгож байгаа бүх төрлийн татаас урамшууллын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөлд судалгаа хийж төсвийн ачааллыг бууруулах санал боловсруулах. Хууль тогтоомжид зааснаас бусад яамтын чиг үүрэгтэй давхцсан зөвлөл хороо, комисс, төвүүдийг татан буулгаж чиг үүргийг нь холбогдох яамд нь шилжүүлэх асуудлууд багтаж байгаа юм а. За дээр нь сая намрын чуулганы төгсгөлд хилцэх хэсгийг нь шийдсэн төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах тухай томоохон хуулийн ажлын хэсэг энэ чуулганы завсарлагаар ажиллах нь. Төр бизнесийн харилцаанд реформ хийн. Бизнес улс төрийн бүлэглэлүүдийн суганд төмөр тулгасан том шийдвэр эндээс гарна гэж хүлээж байгаа юм. Хэдийгээр төсөв батлах ажилд ихэнх хугацаагаа зарцуулсан ч 126 гишүүнтэй парламент анхны чуулганаараа олон жил гацсан том төслүүдийн жагтыг тайлж чадсан. Гашуун сухайт ганц мод бомбын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хилцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг тогтоолоор баталж 1.2 их 80 төгрөгийн төсөв төртөг бүхий Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын хилцээрийг шийдвэрлэж Монгол Францын хамтарсан уран үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх боломжийг нээж жилдээ 2500 тонн уран экспортлж төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөв 5.2 тэрбум доллар төвлөрүүлэх эрх зүйн боломжийг нээсэн. Хөндлөнгийн ашиг сонирхол, явуулга, олон жил үргэлжилсэн тарих угаалтад зоригтой шийдвэр гаргаж хариу барьснараа намрын чуулган холимог тогтолцоо олон нам 126 гишүүнтэй босныхоо давууг харууллаа. Товчхондоо парламент намрын чуулганаараа хамтарсан засгийн газрыг бүрэн дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан. Ингэхдээ засгийн газраас өргөн мэдүүлсэн том шийдвэрийн төслүүдийг яаралтай гормоор цаг алдалгүй шийдвэрлэж өгсөн. За хуулийг яаралтай гормоор хилцэх заалтыг 2016 оноос хэрэглэх болсноос хойш 9 жилийн хугацаанд их хурл 76 буюу жилд дунджаар 8-аас 9 хууль тогтоолын төслийг энэ гормоор хилцэж байсан юм байна. Харин намрын ээлж тус болон энэ удаагийн намрын чуулганаар нийт 11 хууль тогтоолын төсөл яаралтай гормоор шийдэгдсэн нь улсын хурл богино хугацаанд өндөр ачаалтай ажилтныг илтгэх боловч нөгөө талаараас хилцэж байгаа асуудалд иргэд сонгогчдын санал бодол, мэрэгжилтэн судлаачдын дуу хоолойг бүрэн тусахгүй байна гэсэн шүүмжил өрнөж байгааг анзаарахгүй орхиж болохгүй. За ийхүү сонгуулийн холимог тогтолцоогоор явуулж 126 гишүүнтэйгээр байгуулсан парламент анхны чуулганаа өндөрлүүлв. Олон жил хүлээгдсэн зарим төслийг хөдөлгөх шийдвэрүүдийг гаргалаа. Энэ хооронд гишүүдийн эрс оролцоо, захин төхөөрөмжийн гацаа гэд шүүмжил дагуулах зүйлс байсан. Үүнийг дагуулж парламентын нэр хүндийг унгах, гишүүдийн тоог улам цөөлөх, парламент чадахгүй байна гэж итгүүлэх орлогоудаж гарсан. Харин цаашид парламентын засаглалаа хамгаалахын тулд улсын хурл ажил хэрэгч байдлаар хариу барих ёстойг сануулсан чуулган боллоо гэх болно.